Хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээр л төвчих, хүүхдийн бие махбод сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохыг чухлыг олон нийтийн хүлээн зөвшөөрөх зорилгоор 1998 оноос Америк нэгдсэн улсад 4-р сарын 30-ны өдрийг хүүхдийг зодож шийдэхгүй бай урайндаар тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Харин манайд Их Британий хүүхдийг эвэг сантай идэвхтэй ажиллаж 2008 оноос эхлэн хүүхдийг зодож шийдэхгүй байх. Нөлөөллийн ажлууд зохион байгуулж Монгол улсад жишээлбэл 4-р сарын 30-ны өдрийг олон улсын өдрийг тэмдэглэх уламжлал тогтоодог. Энэ удаад Ерөнхий боловсролын 9-р сургуулийн 32 хүүхэд оролцсон хүүхдийн сэтгэлд шарахгүй үлдээ илтгэлийн уралдаан 3-р хорооны хүүхдийн номын өрөөнд боллоо. Тэргүүн байрыг 37-р сургуулийн сурагч Зул Цэцэг 2-р байрт, 23-р сургуулийн сурагч Ануужин 3-р байрт, 49-р сургуулийн сурагч Сонинбаяр тусгай байрт, Чинхуур сургуулийн сурагч Бадам Горомноор шалгарсан байна. Энэ өдрийн хүрээнд Шингэлдэт дүүргийн маань засаг дарганы хамгаан газар гэмтрээс өөрчлөлт сэргийлэх салбар зөвлөв 37 дор сургууль хамтраад энэ өдрийн хүрээнд хүүхдүүдийн дунд 12 сургуулийн сурагчдын дунд хүүхдийг зодож шийдэх эсрэг хамтдаа сургуулийн оршин дах хүүхд хамгааллын чиглэлээр олон төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа. Нэг энэ өнөөдөр явагдаж байгаа илтгэлийн тэмцээн байна. За үүнээс гадна бид нар бол чуулганыг хэлэлцүүлгүүдийг амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ чуулган хэлэлцүүлээс гарсан сурагчдын маань санал зовломжийн хүрээнд сургуулийн оршин дах хүүхд хамгааллын бодлогыг боловсруулад хүүхд эсрэг хүчирхийллийг сургуулийн оршинд гарахгүй байх талаас ямар арга хэмжээ авах вэ гэдэг тал дээр дүүргийн хаан засаг дарга хамгааллын газартай хамтран үйл ажиллагаа явуулах болно. Ингээд одоо бол илтгэлийн тэмцээн маань явагдаж байна. Энэхүү өрөөндөө 2001 оноос бусад орнууд нэгдэн энэ өдрийг хүүхдэд зодож шийдэхгүй бай олон улсын өдөр болгон дэлхийн нийтийн түвшинд зохион байгуулдаг болсноор онцлог. Энэ өдөр дэлхийн олон орн эцэг эхчүүд хүүхдтэйгээ хэрхэн харилцах, тэднийг хэрхэн хүмүүжүүлж байгаа тухай эргцүүлэл хүүхэд хүмүүжүүллийн эерэг аргуудыг эрэлхийлэн хүн бүрд уриалга гаргадаг юм а.